энэ өдрийн мэндийг хүргэн зөв бахаа гэж бодож байгаа юм аа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид 45 гишүүний тухай энэ удаа дөнгөж гадаа самбартаас дөнгөж саяараа танилцлаа. Тэгээ нийслэлийн өмчид болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тууцын дарга. За энэ гишүүнээр ажиллаж байгаа нийт 104 суудлын тэргээд гэгчлэн ийм утгагүй зүйлсүүдийн талаар харж байгаа. Тэгээд ийм одоо хилцүүлэг явтлаа одоо ужгирсан энэ ийм зүйл гэдэг. Түрүүнд энх хоёр одоо сайдуу гишүүн одоо бас ийм одоо хууль зөрчсөн тухай бас мэдээлэл гарсан. Сандаг очир сайд бас хэлсэн. Сүйрүүлжээ гэдэг. Тэгээ би зүгээр нийслэлийн иргэний хувьд бодлоо хэлж байгаа. Одоо энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг тараах цаг болсон юм шүү дээ. Эдгээр чинь иргэдийнхээ өмнө үнэн амлалттай шударга ёсны тангарахтай байх хэрэгтэй гэдэг. Тэ. Тэгээ одоо ингээ баахан хулгайлын өөр яриад энэ одоо баахан баримт дэлгэж ярьж байгаа хүмүүс. Тэгээ туулын гүүр тэргээд. Тэгээ мега төсөл гэдэг зүйл бол хэрхэн сега төсөл болж байгааг одоо бид нар харж байна л да үнэндээ. Тэгээ Монгол улс энэ Улаанбаатар хот бол тийм усан дээгүүрээ гол дээгүүрээ зам тавих хэмжээний тийм газар нутаггүй улс биш гэдэг шүү дээ. Хот биш гэдэг шүү дээ. Олон улсын дондчийг ингээ хараад үзэх юм бол тэгээ ийм мэдрэл юм шиг ийм хэцүү. Ийм шийдвэр. Тэгээ энэ ард иргэдийг бохимдуулаад тэгээ энэ татвар энэ одоо хяналтын нэрийдлэр энэ торгуулийн системээ одоо хэзээ болох юм бэ? Би одоо энэ нөгөө шин дарга залуу хүн гээд одоо айгүй дэмжиж байгаа шүү дээ. Тэгээ энэ маань одоо хэр ихтгэлтэй авах юм мэдэхгүй гэсэн. 90 оны залуу байлаа та. Тийм. Бас нэг арай өөрөөр харах юм болов гэд. Өөрөөр хэлбэл автомашинд биш хүн зориулсан бодлого байх хэрэгтэй гэж хэлгээд байгаа. Энэ төслүүд биш. Хүн зориулсан бодлого. Тэгээ одоо та нарын 35 жил нийлж энэ хулгай яадаг энэ системийг чи одоо энэ ард түмэн чинь таньчаад байна шүү дээ. Технологи чинь түрүүнд нэг эмэгтэй бас ярьж байна. Үндсэн хуулийн дагуу үжил бодлоо хуваалцаад тэр иргэний журам түрэг тэр усаа хамгаалаа явж хахад үжлөө бодлоо хэлж хахад гэр бүлийн үр хүүхдийн одоо ингээд дарамтлах нэг ийм технологитой болчлоо шүү манай төрийн зарим хэсэг нөхдүүд тэ технологи гэдэг шүү дээ. Одоо ойлгомжтой өстэй. Хэлсэн ярьсан болгоны ингээл хорддог, чагнадаг. За 1 минут нэмжигё. Тэ. Тэг нэг ийм жоохон шудраг энэ одоо дандаа залуу хүмүүс харагдаж байгаа байхгүй. Тэгээд би дэ хэлэх гээд байгаа. Хулгай ээж байгаа хүнийг хараад тэр хулгайг таслан зогсоогүй нуун дарагдуулсан бол тэр адилхан хулгайч. Би зарчмын юм ярьж байгаа. Зарчим. Тэгэхээр нийслэлээр байгаа энэ 45 одоо гишүүн гэдэг юм уу? Энэ хүмүүс энэ одоо нээлттэй сонсгол хэмжээний ийм зарлал нь ийм ужигршуулж ийм одоо байдалд хүргэсэн явдал бол өөрөөр хэлбэл тэд нар энэ гэмт хэргийг нуун дарагдуулсан байна гэж одоо үзэж болох нэ гэж. Тэр сандаг учир сайдын одоо дүгнэлтээс харахад бол гэж харж байгаа. Тэгээ энэ хариуцлага маш ил тод бүр тултал нь хийх хэрэгтэй шүү дээ. Дараачийн дарга нар хязгаарч хулгай хийхгүй болтол тулгах хэрэгтэй шүү дээ. Хулгайч бол ялаа авах хэрэгтэй.